Сайн цааны өрхөмөндүүд үзэгчдээ сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэдэг Hope News-ийн 16 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өдрийн мэнд худлаа. Өдрийн мэнд үзэгчдээс өдрийн мэнд хүргэе. За энэ 7 хоногт бас маш олон онцлог мэдээллүүд гарлаа. Хоёулаа хамгийн эхлээд EPS болон бодонс ирсэн импортын талаар ярилцъя гэж хэллээ. Тэгэхээр бодонсын талаар ярилцъя. Бодонсд ирсэн импорт тоглогч нь болохоор J-Scrub гэдэг тамирчин маа. Тэгээ энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж хаана одоо ямар иргэншилтэй ямар байрлал тоглодог тамирчин. За J-Scrub-ыг бол нэлээд судаллаа. Тэгээд энэ 7 хоногийн хамгийн онцлог сэдэв бол шинээр ирж байгаа EPS болон бодонсд ирсэн хоёр легионер бол нэлээд анхаарал татж байна. Тэгээд бодонсын хувьд NBA-ийн дахин нэг тоглогчийг бол багтаа нэгтгэж байна. Тэгээд дараагийн хэсгүүдтэй хоёр зочинтойгоо бас илүү дэлгэрэнгүй хоёлаа яагаад ирэх болсон талаар нь ярилцъя. Зарим энэ удаадаа J-Scrub гэж хэн бэ гэдэг асуултанд хариулахыг хичээе. За 2000 онд төрсөн 9 сарын 1-нд төрсөн юм байлээ. Энэ жил 26-наас хүрэн тэгээд спортын замлалынхаа хувьд 25 нас гэдэг бол мэдээж хамгийн эд үедээ буюу prime time дээр явж байгаа ийм тоглогч. Тэгээд 2020 оны драфтын 2 дугаар төргийн 55 дахь сонголтоор бол Brooklyn Nets түүнийг сонгож исэн. Тэгээд тухайн уйлралтаа Clippers руу бол солилцоогоор очсон байсан. Тэгээд NBA-д нийтдээ 24 тоглолтод оролцсон байгаа юм. Тэгээ хоёр улирал бол Clippers дөнгөрүүлээд 22 тоглолтод Clippers-ийн өмнөөс оролцсон. Тэгээд Orlando Magic бас 22-оос 23 оны улиралд тоглож исэн. Гэтэ Magic-д бол ердөө 2хан тоглолтод оролцсон байсан. Тэгээд сүүлийн 2 жил бол Boston Celtics-тэй хоёр талд гэрээтэй тоглогч байсан. Гэтэ Celtics-ийн өмнөөс бол NBA-ийн тоглолтод бол хараахан оролцоогүй. Гэтэ G-лигийн тоглолтуудад бол тогтмол оролцоод явж исэн. Тэгээд G-лигийн багтаач гэсэндээ маш үр нөлөө өндөртэй байсан. За яг NBA-ийн тоглолтод бол ердөө 24 тоглолтод 4 оноо 1.5 самбар гэсэн үзүүлэлт бий. Тэгээ ерөөхдөө тоглолт шийдэгдсэн нөхцөлд NBA-ийн талбайд гарч тоглодог байсан тоглогч гэж ойлгож болно. Харин G-лигтэй бол манлайлагч оноо авах ур чадвар бас давгүй сайн. Тэгээд Orlando Magic-ийн G-лигийн багт 45 тоглолтод оролцсон. 22.8 оноо 4.4 самбар, 2.2 дамжуулалт, 1.1 бөмбөг таслалт гэсэн олон талд маш сайн үзүүлэлт байна. Тэгээ Clippers бас G-лигийн багаас тоглож ирсэн. G-лигийн багтаа бол ерөөхдөө дандаа 20-с дээш оноо авалттай. Тэгээ бөмбөг таслалтын хувьд ч гэсэндээ дандаа 2 бөмбөг таслалт дундчлаа яваад байсан ийм үзүүлэлт байсан. За хамгийн их анхаарал татж байгаа гэж хэлэх үү, эсвэл санаа зовж байгаа нэг зүйл нь ACL-ийн урагдал. Гэтэ 2024 оны 4 онд авсан 24-с 25 оны уйлралт ACL-ийн урагдaltaй байсан. За 10 сарын 8-нд бол бүрэн эдгэрсэн гэсэн онцтойгоор ямар ч тач Long Island Nets буюу NBA-ийн Brooklyn Nets-ийн G-лигийн багт бол тоглож эхэлсэн. Тэгээ Монголд ирэхээс өмнө бол ямар ч тач одоо G-лигийн багт Nets-ийн өмнөөс тоглоод явж исэн билээ. Өчигдөр ер нь арена дээр ирсэн байсан үзэгчид маань бас бодонсын тоглолтын завсралгын үеэр анзаарсан байх гэж бодож байна. За тэгвэл эсвэргээрээ SG багийн хувьд James Carnick 2 м 6 см өндөр төв тоглодог одоо ийм тамирчин байгаа. Энэний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл бас сонирхож байна. Төвийн болон хүчний давтлагч хийдэг гэсэн. Тэгээ хулангийн хувьд бас маш сайн судалгаа хийсэн гэсэн эхнэр нь бас ирж байгаа гэсэн. Энэ талаар гоё дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж. Анхаарал татсан гол зүйлүүдийн нэг нь бас эхнэр нь байсан Канадын мэрэгжлийн жүжигчин. За дээрээс нь дуучин Miss Instagram influencer гэдэг ч юм уу. Instagram дээрх дагагч нь бол 7.7 Монголын хүн амыг нугалсан хэмжээний ийм эхнэрийнх нь хувьд бол Vanessa Morgan. Тэгээд телевизийн цувралд өсвөр насныханд зориулсан телевизийн цувралд тоглож байсан. Канадад бол нэлээд алдартай нэр хүндтэйгүр ийм эмэгтэй байсан. За тоглогчийн тухайд ярих юм бол 98 онд төрсэн 27 настай ийм тоглогч 2 м 9 буюу за 6.9 буюу 2 м 6 өндөртэй. Тэгээ төвийн байрлалд тоглодог. Өмнөх лигүүдэд тоглож исэн үзүүлэлтүүдийг нь харах юм бол хамгийн чухал зүйл нь хамгаалтын нөлөө. За түүний хамгаалтын нөлөөг бол тоглож исэн баг болгонд нь тасгалжуулагч бүр нь маш дээгүүр үнэлж исэн ийм тоглогч ирсэн. Нэлээд аюултай надад бол санагдсан. Тэгээд мэрэгжлийн тоглогч болохоос өмнө NCAA 1-р дивизионд 130 тоглолтод оролцсон байна лээ. Карьерийн дунд чинь 9.1 оноо, 6.1 самбар. За NCAA бас коллежид хамт тоглож байсан. Түүний
үеийн алтартнууд гэх юм бол одоо Жамал Муяд, Людорт гэдэг ч юм уу NBA алдартай тоглогч нартай коллежийн төвшөнд ер нь мөр зэрэгтэй тоглоо явж исэн ийм тоглогч байгаа. Тэгээд яг одоогийн байдлаар Канадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглож аваад ирсэн гэсэн мэдээллүүд байна. Тэгээ хоёр ийм байна. Тэгээ хувцас солих өрөөнд ерөнхийдөө гайхалтай байр суурь эзэлдэг нөлөө бүхий тоглогч гэдгийг нь бас дасгалжуулагч нарын зүгээс маш их онцолж тайлан дээр нь бол дурдсан байсан. Тэгээд энэ үзүүлэлтүүд бол мэдээж Эвст маш чухал баг. Тэгээ Эвсийн одоогийн хамгаалалт ямар байгаа вэ? Энэ тоглогчийн мэдээллийг ухах тусам хамгаалтын нөлөө нь бол намайг улам гайхшруулж исэн. Тэгээ дээрээс нь мэдээж энэ тоглогчийн хувьд Монголд гэр бүлийнхаа хамт ирнэ гэдгийг бол багийн эзэн дурдсан байсан учраас нэлээд илүү их нэрийг нас судалж үзсэн гэж хэлж байна тий. Тэгэхээр энэ хүү одоо бас удахгүй плей-офф эхлэх гэж байна. Бас хоёр одоо импорт тоглогч маань хоёр багтаа хэрхэн хурдан уусаж нэгдгийг бид нэр магадгүй хэдхэн хоногийн дараагаас харж эхлэх нэ. Ингээд их хугацааны дараа Инхбат болон Оргилтойгоо хамтдаа эргэж уулзаад илүү дэлгэрэнгүй болоод илүү олон онцлог мэдээллүүдээр эргээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Дасандаа Буухан М-банк спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер топ мотors ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр таны дижитал аялын ихтгэл түнш IT Zone IT-ийн бүх хэрэгцээг IT Store-оос зочноор орж байгаа спортын сэтгүүлч Оргилтой маш их баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Арай мэнд хүргэе. Гоё студид. Өмнөх хөллөрлөөс хойш баг ороог байгаа тий. Тэгээ манай үзэгчдийн сайн мэдхээр промо Оргил гэдээ ер нь мэдэх баг. Асуумаар байдаг нэг зүйлээ асууч тийм үү? Яагаад инх баясгаланг дандаа эмэгтэй хүн болгож промон дээр гаргаад байд юм бэ? Болгоо ганц болгоод тэгэл хоёр дахь дээр нь хоёр болгосон юм. Тэгээд гурав дээр нь ер нь инх баясгаланг. Ер нь яг багийнх нэг нь яг ингэж болохоор бас яг бас болдгоо юм. Баясаад илээ. Энэ үйлрэлт бол тэгээд дахиж бол одоо болох гэж дахиж бол. Энэ үйлрэлт бол Барсолд сэргэлээ хоёр өгшөх шүү дээ. Одоо дахиж бас болохгүй хүмүүсийг нэг хүнийг яг олон болохыг дэм юм билий. Жоохон тэгээд тэгж батсан бас. Одоо ганцлуудаа бол. Тийм манай үзэгчдэд маш сайн үрдэг. Тэгээд тэр хөгжилтэй ч гэх юм уу те та бүхэнд үрдэг промодуудыг манай Оргил бэлддэг байгаа шүү. Инх хотод сая нэвтрүүлэг эхлэхийн өмнөхөө хэлжсэн шүү дээ те. J-Scrub-ийн талаараас яг эзэмтэй нь бас холбогдож ярилцаж үзсэн ингээд энэ талаараас илүү дэлгэрэнгүй мэдээл яг багтаа орсон юм уу хараахан орж амжааг байгаа ер нь бүрэлдэхүүнд багтсан байгаа юу? Ер нь бол юун түрүүнд бас G-лигийн одоо FIBA clearance-тэй чөлөөлөх бичгийн ирэх хэвээр за нэмээд Бодонс багийн зүгээс бол эмчийн бүх төрлийн үзлэгээр оруулаад хэрвээ тэр тамирчин тэнцэх юм бол багийн ростерт нэмэх хэвээр. Одоор бол яг эмчийн үзлэгийн шатанд явж байгаа юм байна. Тийм учраас эцсээр ростерт бол багтаагүй. Хэрвээ J-Scrub эмчийн үзлэгтээ тэнцээгүй тохиолдолд энэ багийн ростерт багтахгүй цаашлаад бүр олон асуудал яригдах юм билээ. Жилигээс бол яг өнөөдрийн миний авсан мэдээллээр чөлөөлөх бичиг нь ирсэн. Тэгэхээр эмчийн үзлэгийг л хүлээх юм байна. Бас нэг би зүйл сонссон. Касан сүрийн тоглогчийг захиалсан гэх юм уу ийм байдал бас магадгүй тий. Касан сүрд өөрөө бас аналист хөтлөгчөөр ажиллаж байгаа. Тийм учраас залуу тоглогчдыг илүү ингэж скаут хийж хараалж дараагийн хамтрагчаараа ч сонгож иж болох юм. Надад ирсэн мэдээлэлээр гэх юм бол юун түрүүнд J-Scrub ирсэн тохиолдолд Ахмад Гилберт, Майк Уильямс хоёрын нэг нь явж таарна. За шуум сонсоход бол Майк Уильямс явах тоглогчдын эхний сонголт нь. Эргээд J-Scrub хэрвээ Бодонсын ростерт нэгдлээ гэх юм бол Cousins ирснийхаа дараа J-Scrub, Ахмад Гилберт гэсэн хоёр тоглогчоос өөрөө сонголтоо юм гэсэн ийм мэдээллийг өгсөн. Тэгэхээр Cousins энэ багийн хувьд маш том үүрэг оройлог эзэлж байгаа юм байна. Ер нь бүр ирэхийг нөхөж байгаа юм шүү дээ. Бараг багийн менежерийн үүргийг гүйцэтгээд байгаа. Кансер зүгээр нотлон бүтээгээ би одоо нэг өөрөө нэг хүнээ аваад очиж тэгээ бид хоёр багцчихъя гээл магадгүй тий. Ер нь бол гэхдээ бас сонирн боо. Clippers байсан шүү дээ. Энэ тоглогч Clippers хамгийн удсан байгаа даа байхгүй. Тэгэхээр бас нэг холбоо байсан л байх. Тийм дүүл салжуулагч нараас асуусан баг та хэдий авсан энэ хэр залуу баймаа. Би Монголд хамт очиж тоглол яах вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ярилцлага өрнөсөн байхыг би бол үсэхгүй юм билээ. Тэгэхээр бас ингээд юу гэдэг нэг хариуцлага өрүүлнэ гэдэг байгаа тэр пежа дасгалжуулагч дээр одоо бүх эрхийн нөгөөд хариуцлага өрүүлнэ гэдэг юм уу ийм зүйл яригдчихсэн тий. Одоо Cousins дээр дараагийн хариуцлага өгч чинь үгүй гэж сонирхол.
Тэгээд бүрэлдэхүүнд бол хараахан багтааг байгаа. Хэрэг үнэхээр ямар нэгэн бэрхшээл гэмтэлтэй бол тэгэхэж тоглогч сонгох боломжтой бүрэн хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Одоо арай хийдэг байгаа гэсэн үг. Одоо бол ерөөсө 2 импорт солих хэрэгтэй. Тэрний нэг нь бол хөдөлгөөнгүй ерөөсө Demarcus Cousins болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлийн эрх нь ерөөсө Jay Scrap дээр байна гэсэн үг. Ростерт багтаагаагүй учраас миний ойлгосноор бол ростерт багтаагаагүй учраас одоо импортоор тэр чинь сайн хийгээгүй гэсэн үг шүү дээ. Тэр дахиад солих боломжтой л гэсэн үг. Хэрвээ Jay Scrap эмчийн үзлэг давахгүй ямар нэгэн бэртлээ нууж ирсэн ч юм уу те энэ тохиолдолд маш олон торгуулд унах юм билээ ерөөсөн бодос багт агентийн төлбөр гэдэг юм уу эрх очих маш зөв сонсогдож байна. Тийм нийслэгийн зардал те эргээд тэр эмчийн бүтэн үзлэгийн зардал гэдэг юм уу ийм олон торгуулд унах гэрээтэй юм. Энэ бас эсрэгээрээ сая нөгөө металлын бас болсон явдлаас болж илүү одоо манай бусад багийн арын албаных илүү сайн ажиллаж эхэлж байгаа гэж бас харагдаж байна зөв. Тийм тэгээд Cousins бол дүү явуулсан юм чи ямар ч асуудалгүй л хүн ер нь ирсэн байж таараа шүү дээ тий. Юу гэж Cousins өөрөө олгочоо явуулчаад. Гэхдээ яг дүүгээ явуулсан эсхийг нь бол бид нар мэдгүй байгаа шүү дээ. Гэхдээ сая хулангийн өгсөн мэдээлэл дээр бол 2 жилийн өмнө ECL-ийн гэмтэл авсан гэдэг бас их аюултай тий. Тийм ECL шүү дээ. Багийн тамирчин ирээд хуучин шигээ тоглолтоо үзүүлэх хэн эрсдэлтэй юм гэмтэл болохоор. Тийм бүр NBA-ийн тамирчдад хүртэл жил хагасын хугацаа хэрэгтэй гэдэг л ийм одоо хугацаа шүү дээ. Тэгээд Minneapolis тэгээд ACL гэдэг бол ер нь миний хувьд бол хамгийн хүнд бэртлүүд. Тэгээд энэ бэртэл үнэхээр эдгэрсэн бол сайн байна. Тийм тэгээд эмчийн үйлчлэгээр гараад ирэх байлгүй дээ. Эсвэргээрээ James Carnegie нь болохоор амар эрүүл бие балдартай. Би өгөгдлөөс үнэхээр супер надад санагдсан. Тэгээд би яг Scrap-ийн ACL-ийн урагдлыг харчаад за тэгвэл James Carnegie Davis-ийн тоглогч хэрэг эрүүлж хэрэг гоё тоглогч ирэх нь метал биднэрт үнэхээр амар том жишээ болцсон болохоор арай хараад судлаад байна л да. Тэнгуурт Carnegie ямар ч тийм байхгүй. Өөрөө нөгөө нэг Европ тоглогч аав нь Чех байсан уу? Өөрөө бол Канадад төрсэн ингээ хоёр паспорттой хоёр улсын иргэншилтэй эхнэр нь Канад ийм залуу байгаад байгаа байхгүй. Тэр нөгөө NBA-ийн тоглогчид бол нэг жоохон нэг тийм уян хатан байх зүйл байдаг. Харин олон улсын тоглогчид, FIBA-гийн тоглогчид бол шал өөр надад санагдаад байдیں۔ Тэгэхээр би яг энэ хоёр легионерын тоглолтын дээр надад бол Carnegie амар санагдсан шүү. Тийм. Сая манай хулан крашлдаг хүмүүс зариг нарсан баг тий. Carnegie шиг залуучуудыг хэлсэн шүү. Гэхдээ Carnegie бол яхахгүй залуу ирэх үед гаргадаг царай гэдэг шиг. Тийм, би хаалтаа ийм залуу байлаа. Тэгээд миний үеийн судалснаар өмнөх Boston College тогложсэн дасгалжуулагч нь бол Carnegie-г нэрлэхдээ Captain Canada гэж нэрлэдэг байсан юм байна. Ерөөсө Captain America-тай зүүрлдэг би царай зүс тий. Түүний хувьд ч гэсэн тэгээд эргээд талбай дээр үзүүлдэг нөлөөний хувьд ч гэсэн юм Captain Canada гэж нэрлэдэг байсан юм байна л. Тэгээд хувцсал өрөөг ер нь хамгийн их тийм ирч хүчтэй болгодог. Эргээд талбай дээр гарч ирэхдээ хожлын төлөө өөрөөс гарах бүх зүйлийг гаргадаг ийм тоглогч бол гэж дүгнсэн байл. Яг нэг киноны гол дүр шиг л те бүх юм төгсд юм л задлаа л те. Тэгэхээр яг л Apes-ийнхаа ерөнхий дотоод багийн хандлагатай нэлээд төгссөн тамирчин характертай тамирч ирж байгаа юм шүү те. Тэгээд Apes дээрсэн бид нар сая сүүлийн легионерыг харлаа шүү дээ. Одоо Jordan Harris гэх. Оо. Амар тоглогч юм шүү. Бид нар өмнөх хөлрөл Clyburn харж агаад өмнөх хөлрөл шүү дээ. Clyburn хараад Clyburn ер нь ингээл бас нэлээ юм тесрэлттэй тоглолдог тамирчин байсан. Тэгэл тухайн үед харж байхад бүгдээрээ л вау ямар амар тамирчин бэ гэсэн чинь сая Harris ирсэн чинь амар тоглогч. Надад бүр Harris бол бүр яг л жамор онч хэл санагдсан. Ер нь тоглолт нь. Тэгээд өсөн л өөр болохоос ер нь царайч төстэй санагдсан. Гэхдээ үнэхээр жаатай адилхан тийм тесрэлттэй тэгээд тэр өсрэлт нь тэгээ нэг юм атлет үнэхээр гоё тоглогч байна. Тэгээд сошиал дээр ийм зургууд яваад хоёр өвдгөнд нь ингээд пуш хийсэн. Тэгээд ингээд догцоод яагаад өсрээд яваад идэг тийм тоглоом шиг. Тэгтээ өсрэлт яг юу вэ? Үгүй өнгөрсөн 7 хоногийн топ 10-ыг яг би бэлдэж байгаа байхгүй. Өнгөрсөн 7 хоног гэж энэ 7 хоног шүү дээ. Тэгэхэд Jordan Harris эхний 3 байранд орсон. Ерөөсөө ирж сөөлжлүүлэх гэж чадсангүй. Яг амар өсөрдөг хаалт нэгт орсон. Өсөрдөг хаалт. Тэгээд тэр нэг постэр тоглолт байгаа. Нэмээд бас нэг тоглолт байсан. Alley-oop dunk байсан баг. Хамгийн ихэнд идэг нөгөө. Эхэнд чинь болохоор
постер данк нь орсон байсан. Өөрөө бөмбөгөө алдаад буцаж барьж аваад буцаж тогтоогоо. Тийм тэр бол балмад байсан. Тийм тэр. Нэгэнт Эпсийн талаар ярьсныхаа Эпсийн 7 хоногийн тоглолтууд дээр за оргил ер нь талбай дээр байнга ажиллаад явж байгаа шүү дээ. Тоглолтын тайлбар дээр ч гэсэн байгаад байсан шүү дээ. Эпсийн хамгаалалт ер нь хэр зузаарсан санагдаж байна Эпсийн. Эпсийг ер нь нэлээд дөхүүлчлээ гэж хараад шүү дээ. Одоо л яг миний бодлоор бол хоёр аврах магадлал хамгийн өндөр магадлалтай хоёр баг гэвэл би Эпс бодонс гэж би бол одоо хэлэхээр. Бодонсоо. Зөөч. За сая юу гэсэн бэ? Бодонсыг юу гэсэн мэдхтэй? Төрүүлэх магадлалтай хоёроо Эпс бодонс гэж хэлсэн. Гэтээс яг бодонс үнэхээр Cousins ирээд бас одоо тэр их гэж байгаа импорт нь бас ирээд. Гэтэ би Эпс хэр болохыг бас мэдгүй л юм байна. За. Болно. Болно. Эпс ч юм болохоор нөгөө нэг Монгол тоглогчдоор хоорондоо ихэлж тоглоо тий бас юм жоох хэцүү юм уу даваад ер нь бол үлрэлт чинь тий үлрэлийн ихэнх нэг тиймэрхүү юм ихтгэн үүдсэн баг нь ер нь бол одоо л Эпс одоо юу яаж алдах боломжгүй монголчуудаараа тоглоо сурцсан амар тоолж ирсэн дахиад төвн ирж ин тий тэгэхээр бүгд түүний зузаан музаан тий 8 хүн All-Star тоглоно гэдэг чи одоо супер гэсэн үг үү тий тэгэхээр одоо тэгээд оргилдоо бас нэг санал хэлж байгаа юм Эпсийн юу гэдгийг хамгийн том давуу тал нь Ципелс дасгалжуулагчийг бас авчирсан болчиход байна л да. Энэ дасгалжуулагч өнгөрсөн улирал бүтэн тоглолцсон. Нэмээд энэ улиралд металлтай эхлүүлсэн тий. Энэ улирал нутаг буцаагүй Монгол бүтэн байсан ч гэдэг юм уу. Эпсийн тоглогчдыг дасгалжуулж үзээгүй ч гэсэн тэр тоглогчид юу хийж чаддгийг эсрэг тоглоод ч үзсэн, талбайн гаднаас ч гэсэн харцсан энэ дасгалжуулагч учраас ирээд үр дүнгөө өгөх тэр хугацаа маш хурдан байгаа юм л да. Эсрэгээр нето эрэхтэй юу гэдгийг анх удаага Монгол улсад ажиллаж байгаа учраас нэг л болж байгаа. Яг үнэ. Одоо Ципелс дасгалжуулагчийг би өмнөх дугаар дээр ч гэсэн хэлжсэн те өнгөрсөн жил нөгөө 3 тэгээс эргэж ирэх толгойн дотор нь түрээсгүй оршиж байсан. Яг л тэр дасгалжуулагч нь сайн судалсан багтаа ирчээд байгаа. Дээрээс нь яг их баясгалан дасгалжуулагч гардад анх ажиллаж исэн санагдаж байна. Өнгөрсөн жил хүлгүүдэд байснаа тэрний өмнөх жил хүлгүүдэд байснаа ингээд Эпс те. Тэгэнгүүт Эпсийн хамгийн чухал өрсөлдөгч хэн бэ гэж бодонгүүт Knights байна. Хүлгүүд байна. Тэгээ тэр багуудад тасгалжуулагч хийжсэн хүнийг аваад ирсэн байна. Тэгээ нөгөө легонрууд нь нэг боломжгүй байгаад ах үед яг Монгол тоглогч нараараа тоглоод айгуу сурцсан байна. Тэгээ сүүлд ирсэн энэ Jordan дээр нэмээд Karnek гэдэг энэ легонруудын сонголт бол супер санагдаж байна. Би бас жоохон эргэлзчихлээсэн гэхдээ энэ 7 хоногт баттай Эпсийг аврах. Бас тоо. Тэгээд яагаад тэгвэл нэг асуулт гарч ирээд байгаа юм л да. Улирлыг хэлгээд бид нар Bisage Knights гайхалтай байна. Филиппин багаараа бэлтгэлээсэн бүрэлдэхүүн ямар ч асуудалгүй те. Ингээд залуу шилдэг тоглогчтой гэдээ ярьчихсан. Bisage Knights тэгвэл бидний сонголтоос яагаад тасагч юу? Би бас багтж байгаа шүү заа. Яг дөрөв Bisage Knights аврах гэж бодож байна да. Knights чинь тэгээд яг гол нөгөөдүүлэх эсрэг сожигдож байгаа л юм л да тий. Бүлгүүд тожигдлоо. Эпс яг бүрэн бүрэлдэхүүнээр хожигдоо. Гэтэ яг Knights ч гэсэн боломж байх үед бол байгаа шүү дээ тий. Гэтэ амар ингээ гоё үлрэлийг мяа эхлүүлэгч нь ер нь бол баг хожил шүү дээ тий. Тэгэхгүй одоо ингээ плей-офф төгссөн үед баг жоохон унахаар тэр чигтээ унах магадлалтай юм болов гэж миний бас тэгж бодоод. Эпсийн одоо тэгээ байгаа байдалд нь би ер нь хөгжөөн дэмжигч ямар чухал юм бэ гэдгийг ер нь Эпсээс хараад байна. Одоо энэ бүх хотын тоглолтын санал асуулгад хэдэн тоглогч нь орж ийн, хүлгүүдийн хэдэн тоглогч байна. Тэгээд Эпсийн нэг юм талбайн гадуур хийж байгаа зүйлүүд нь гоё юм л да. Одоо энэ 7 хоногт тусгай хэрэгцээт хүүхдүүдийг нүүр нэгнийнд суулгаж сакс үзүүллээ. Яг нөгөө NBA Cares гээд хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлээд байгаа баг нь Эпс байгаад байна. Өмнө бас нэг TG-тэй хамтраад нэг жоохон хүүг багтаагаа хамт бэлтгэл хийлгээд мөрөөдлийн биелүүлээд байсан те. Нэг юм гаргаж байгаа маркетинг нь зөв байгаад байна. Үнэхээр үзэгчдийн фэнүүдийг өөрсдөндөө татах сонголтуудыг хамгийн түрүүнд айгу зөв хийж чадаад байгаа харагдаж байна. Тэгэнгүүт нөгөө талд бид нар түрүүн бодонсын легонорыг ярьлаа. Бодонсын энэ 7 хоног хийсэн нэг маркетинг нь нэлээд явлаа. Ялангуяа тэрний киноны тухай тий. Risk it all гэдэг. Тэгэнгүүт нөгөө багийнхаа тоглогчийг франктж байгаа бичлэг нь бас үзээд надад зүгээр яг энэ хоёр багийн маркетингийг харьцуулбал нэг нь арай зөв зүйл хийгээд байгаа юм шиг, нэг нь жаахан дургуйч хөргөмөр маркетинг хийгээд байгаа юм шиг бас санагдчихэв. Бодлого төр би нэлээд шүүмжилсэн. Гэхдээ энэ 7 хоногт яг би бас ийм бодолд хэлээ. Бодонсын эзэн гарын үсэг зураагүй шалтгаан дээр бол би бодонсын эзний талд байхаар байгаа юм.
Тийм, би ч гэсэн юм. Яагаад тэгэхээр энэ чинь амар том бизнес шүү дээ. Маш их хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа зүйл дээрээ яагаад яг одоо тийм чухал өрсөлдөгч байгаа багийнхаа эсрэг зөвшөөрч тэнд гарын эсрэг яг үнэндээ тэр хүн зурх ёстой гэсэн бодол бас төрлөө. Тийм, энтэй уялдуулаад шууд тэр гэрээ рүү нэг жоохон оруул яаж байна. Тийм, миний бодол бол ер нь юм байсан л та. За үзэгчтэй бас дэлгэрэнгүй хэлэхэд те. Ер нь бол бишрэлт металл багтай холбоотойгоор 4 импорт 2 импорт солих эрх биш. Дахиад нэг эрх өгөөч. Тэгэх юм бол бишрэлт металл дахиж нэг импорт авчрах боломж байна гэсэн ийм бичгийг гаргаад ер нь багийн эзнээс санал цуглуулсан. Тэгээд тэрэн дээр нь ер нь зураагүй л гэсэн ийм мэдээлэл яваад байсан шүү дээ. Тэгээд хэрвээ ингээд одоо юу гэдгийг 10 баг хоорондоо зөвлөлтөөд за энэ багт ингээд ирэх өгчөө гэх юм бол дүрм журам гаргах шаардлага байхгүй. Тэгээд 2 жилийн өмнө манай үзэгчид санаж байвал бас лигт тодорхой хэмжээний баг оролцохгүйгээд лигийн зүгээс холбооны зүгээс за тэгвэл хөгжлийн лигийн багуудыг ингээд 13 баг болж исэн. Тэгээд эндээс л ерөөсөө бид нар харсан шүү дээ. Дүрм журам гэдэг яг дүрм журмаар л байх хэвээр. Миний хувьд бодож байгаа зүйл бол бүх зүйл дүрмийнхаа дагуу журмынхаа дагуу явах хэвээр. Улирал эхлэхээс өмнө энэ бүх бичиг заасан дээр гарын үсэг зураад мэдгүй хэдэн ч ууц заасан гэдэг гэлээ. Зөвшөөрч гисэн учраас бишрэлт за дахиад уучлаарай. Нэр надлаа бичүүл бичээрэй бурхан минь одоо өнгөрсөн. Үгүй өнгөрсөн 7 хоногийн дугаараас хойш бишрэлт металлын фэнүүдээс талархсан ч одоо иргэдүүлэнтэй холбоотой тийм. Талархсан ч чатуудыг хэрлээ, муулсан ч чатуудыг хэрлээ. Тэгээд дахиад нэг зүйл хэлэхэд бишрэлт металл баг энэ бүхнийг улирал эхлэхээс өмнө маш урт хугацаагаар нь харсан л байх хэрэгтэй байлаа. Тэгээд энэ улирал шуудхан хэлэхэд зүгээр Bayern Wesley-гээ хадгалаад үлдчихгүй дээ гэж одоо хүртэл би харамсаж байна. Тэгээд Bayern Wesley ч Mongolians-тай тэнцээ нэг нэг газар цөвөгч металл нь ч одоо тэгээд нэг өгүүлсэн гэр бүл шиг л байна шүү дээ. Гэхдээ Bayern Wesley чинь өмнөх хөлрөл жоохон асуудал тариад тэгээд яг хоёрт орох багийн хувьд бол яг Bayern Wesley-тэй хамтарч болохооргүй байгаад илүү. Bayern Wesley өсөлтөгч багтаа л асуудал тавьсан. Өсөлтөгч багтаа л асуудал тавьсан. Энэ өөртөө зөв ярьсан л дээ. Нэг дотоод асуудал байсан гэж сонссон. Магадгүй. Тийм. Тэгээд ер нь бол Bayern Wesley-г за энэ бол яг явуулах юм шалтгаануудын нэг болж байгаа юм байна гэж. За өмнөх 7 оны нэм гараг. Даваа гарагт болсон тийм. Даваа гараг. Тийм. Улирал эмэгтэй лигийн улирал дуусчихсан, плей-оффын тоглолтууд явж байгаа учраас улирлын шилдэгүүдийг шалгарч нэрсэн. За одоо ингээд хэдүүлээ дэлгэцэн дээр харж штэ. Яг нүдэ олсон шагналууд мөн үү? MVP бол би бүр 100% санал нийлж байгаа. Тийм. Тэгээд ер нь Монголын лигт хамгийн удаан тогтвортой мэргэжлийн карьераа хамгийн сайн авч яваа эмэгтэй тоглогчийг бол би улар ирдээчиг гэж боддог. Тэгээд өөрөө ч гэсэндээ шагнал авахтаа уйлсантэй дагаад ойлгож илээ фэн юм болохоор. Тийм. Болроогийн хувьд яг нөгөө нэг бид нар яагаад ингэж дагаж өөлөх гэдэг юм гэхээр унж босч ирсэн дагаж өөлчихсэн юм. Тийм, надад бол ингэж бүр зангирсан шүү дээ. Би ч нэг шгшогтаа нэг ганц 2 удаа явцсан тий. Энэ тоглогчдын бас юу туулж ирснийг бас мэдээд байгаа байхгүй. Тэгээд маш удаан хугацаанд ер нь авраг гэдэг цолыг хүлээж байгаа нэмээд улирлын шилдэг гэдэг бол энэ тоглогчийн хувьд маш үнцэнтэй зүйл гэдгийг нь бол дэндүү сайн мэдэрч байгаа учраас бас маш их баярлсан. За Гарсиа засалжуулагч бол тий 15 тэг ойлгомжтой. Камерон улирлыг дундаж оноогоор тэргүүлсэн. Хиний хоёр бол байгаагүй ээлж тоглосон тий. Жон хоёр, Робис хоёр ээлж тоглосон. Шилдэг шинэ тоглогч алтай. Даваагүй шилдэг 6-д тоглож тий. Шууд даваагүйгийн хувьд бол сэтгүүр эрсүүдийн жил маш сайн тоглолтыг үзүүлж исэн шилдэг. Амжилттай гэсэн тоглогч бол тэгээд ерөөсөө юу л та миний давхүүдээр нэг хэлэх зүйл гэх юм бол хитүүг эрсүүдийн энэ жил бас бүрэлдэхүүн нэлийн нэмгэн байсан та холбоотой. Сэлгэн сууж байгаа тоглогчид зулццэгч гэдэг юм уу бэртлэгийн төлөөсөө тойроогүй. Тэгээд Индрач гэсэн хэд хэдэн тоглолтыг үнжсэн. Тийм учраас сэлгэнээс ерөөсөө гаргаж ирэх ихний сонголт нь давхүү л байсан. Тэгээд давхүү энэ боломжоо ашиглаж чадсан. Бүр баазарт нэг тоглолтыг бас баазраар шийдэж багтаа ялт авчирсан. Энэ дундаас хамгийн надад таалагдж байгаа шагнал гэх юм бол шилдэг шин тоглогч Алтай. Мобисын төсөгч, бугнуудын бүтээгдэхүүн. Тэгээ Алтайгийн хувьд бол ер нь өөрийн шидэлтэй ч гэсэн нэмээд Wings багийн тасалжуулагчийн албанаас ч гэсэн энэ тоглогчийг ер нь яг руки жилд нь маш сайн хөгжүүлж чадсан болов уу гэж ингэж харж байгаа. Энэ шилдэг амжилттай гэсэн тоглогч бол гэдэг энэ ямар хуу санагдаж байна? Бол ч угаасаа л ер нь мундаг биш юм уу?
Ер нь бол статистик үзүүлэлтээр статистикаар энэ яг тодорхой шагналтай. Тэгэнгүүт нэг өнгөрсөн жил амарчаад орж ирэнгүүт нэг арай эмэгтэйний бие физиологийн хувьд статистикийн доогуур байгаад энэ жил бол ялчгүй архисын статистик байсан учраас бол өнгөрсөн жилийн амжилтны агсан тоглогчдын үлэмж энэ жил үлэмж ямар шагнал жилийн хамгаалагч үлэмж гоё байгаа. Тийм. Үлэмж бол тэгээд гэрэлтэй. Бас л Шгшээгийн 4-5 дээр найдвартай тоглох юм тоглогчлоо. Сулгийн түрүүний хэлдэг дээр уучлаарай. Өнгөрсөн жилийн тухайд миний бодлоор бол хасын хөлгүүд гэдэг багт 2 байлгал тоглохдоо илүү тийм юу гэдгийг булбулын оноо авалтан дээр суурилсан биш булбул хамгаалалт тий эргээд одоо хоёр дахь боломжийг үүсгэх тал дээр ч юм уу илүү сайн байсан болов. Тэгээд нэмээд багийн хамтрагчид нь одоо оноо авах тал дээр Индра хүртэл байсан шүү дээ. Тэгэхээр оноо авах тал дээр илүү ажиллаж ирсэн болохоор стат нь илүү доор байсан болов гэж бодоод байна. Тэгэхээр чиний гаргалгаа гэсэн бас нэг бодуулж шүү. Яг тийм байсан болов гэж бодоход хүрэж байна. Тэгэхээр сая оргилын ярьжсэн шүү дээ. Эбсийн талаар ярьж байгаад мэдээж бүх одын тоглолтод 8 тоглогч орно гэдэг бол одоо энэ баг ямар lag fan baseтэй байна гэдэг нь харагдаж байна гэж ярьжсэн. Тэгэхээр хэдүүлээ бас бүх одын тоглолт руугаа орё. Энэ бол одоо маргаашнаас эхлэх гэж байна. За бүх одын тоглолтын биднэрт эрэхтэй ростер харагдаж байна. За ингээл багуудын харилт. SCP-с 8 тоглогч. Үнэхээр гайхалтай. Одоо ямтай чинь гарч байгаа стат юун дээрээ хоёр тамирчин сонгохдоо нэг юм амар таалагдсан. Яг багийнхныгаа сонгож эхлэегүй. Тэр нь бол айгүй гоё. Тэгэхгүй яг ингээд 8 тоглогч хин дүлгэн одоо багийнхан 7 тоглогчийг сонгоод нөгөө талд шууд Knights-ийн тоглогчдыг сонгоод шууд эхэлсэн бол бас жоохон сонь тий. Энэ бүх одын тоглолт чинь ийм өөр хизээш нэг баг болж байгаагүй одууд хоорондоо нэг нэгэндээ дамжуулаад нэг нэгэндээ ингээ оноо аваад гоё байх чинь өөрөө энэ бүх одын тоглолтын хамгийн гол утга учир нь учраас шууд болор эднийг сонгоод их байсалыг сонгоод их баяр аз хоёр гээд сонгоод эхлэнгүүт нь би бол айгүй баярлсан. Эндээс бас нэг онцлог тамирчин өсөх баяр байгаа тий. Шууд рууки жилдээ орж ирээд бүр бүх одын тоглолтод оролцохоор. Тэгэхээр ерөөсөө саксомон бүх сонирхолтой тамирчин байна. Үзэгчдийн одоо хайрыг ямар хурдан яаж булааж ийнэ спотлайт болж чадчихна гэсэн үгтэй. Бас Дархан United-ийн тулга яг орох байсан боловч арай сүүлд орж ирсэн гэдэг утгаараа хүмүүс дээрээ танигч амжаа. Маш олон хүмүүс бүх одод оруулаад өгөөч гэж гоогаад байсан. Дархан United бас тэр балжин юм тий. Балжин юм чинь 18-тай гэх шиг болсон. Он гараад 18-тай. Тэгээ одоо энэ нэрсийг бас ингээ харахаар яг л Шгшээ багт дуудагдах тоглогчид байгаад байгаа. Тэгэхээр манай Шгшээ багийнхан яаж бинийхээ эсрэг тоглох нь гэдгийг бас харчиж наана болохоор ч юм шиг. Жишээлбэл одоо Az2 суугар очир хоёрыг Шгшээ багийн ирээдүй залуус гэж ярьдаг. Энэ хоёр нэг багт яаж тоглох нь гэдгийг хармаар байна тий. Манай урж чугамныхаа яаж нэг багт тоглох уу гэдгийг бас хармаар байна. Тэгээ сонирхолтой. Тэгээ дүлгөөнийг ямар ч гэсэн капитанаар сонгогдсонд нь би бол үнэхээр маш их баярлсан. Тэгээд энэ харахгүй капитан байх ёстой тийм үзүүлэлттэй байсан. Энэ бол угсаа нэг MVP-ийн төлөө хамгийн өвчтөд өрсөлдөж байгаа хоёр тоглогчтой. Тэгээд үзэгчдийн дүгнж байгаа дүгнэлтч тийм байна. Эргээд статистик нь ч гэсэн харуулж байна. Эмэгтэй бүх хот дээр энэ одоо ерөөсөө хоёр баг хоорондоо тоглох гэдэг юм шиг юм болоод байгаа шүү. Тийм. Тэгээд тийм. Яг хөө гэхдээ үнэхээр маргах арга бол байхгүй байгаа даа л да. Яг одоогийн нөхцөл байдлыг ингээд харахаар бас л яг Шгшээгийн гол тоглогч нар байгаад байгаа байхгүй юу? Одоо хамгийн гол нэг юм байна л да. Цуврал нь бол дуусаагүй байгаа шүү дээ. Тэнгүүд Pirates Арфтын ингээд тоглогчд нь ингээд хоорондоо тоглох гэдэг байгаа байхгүй. Эдгээр юм амар юм гоё тоглох болов байлсан. Тэ жаахан гэж тоглох болов яах бол шүд зууж тоглох уу, шүд ярзааж тоглох уу гэдэг юм шүү дээ. Тэгээд бас нэг юм анзаарсан. Индра бол ерөөсө бүх цаг үед Монголын саксомон бүх сонирхогчдын номер 1 сонголтыг яриад л. Ариун цэцэг, хулан одоо юу гэдгийг нанд үсэл те өөр цэрэн ламч гэдэг юм уу эдгээр тоглогчид ерөөсөө дэлхийн аврагт мөнгө авсан, гавьяат авсан хамаагүй. Индра бол супер. Индра чинь баг хамгийн олон саналтай нь лөө. Аггүй. Олон саналтай саналтай шүү дээ. Юу яриад байна? Нөгөө нэг юм байсан аахгүй. 4-5 бичигдсэн байсан саналаараа. Тэгээд бас энэ үйлрэлт тэгэж өндөр статистик, супер статистик үзүүлэхгүй байгаа ч гэсэн Монголын саксомон бүх сонирхогчд бол үнэхээр энэ тоглогчд хайртай байна л гэсэн дүгнэлт төрсөн дээ. За хулангийн багийн 3-т болон 5-т байгаа нэрсүүд рүү анхаарлаа хандуулж байгаарай. Бол өнөр заяа 2 байгаа. Тэгээд энэ хоёрын үед бас жоохон асуудалтай, хоорондоо маргаантай зүйлүүд байгаа. Тэгээ энэ удаад бол бүх хотын тоглолтод нэг баг болох юм байна. Ер нь бол тэгэл хөлгүүдээс салж явснаас хойш энэ хоёр чинь
өөр хоорондоо тоглохоор дандаа л ингэж хоёр төмөр харьцаж байгаа юм шиг тий. Ерөөсө дунд нь оч манардаг 4 үеийн турш алдцдаг ийм тоглогчд лээсэн. Тэгээд дахиад нэг баг болж тоглох нь харах нь байна. За, ориглоос асуух зүйл бол байгаад байна. Бүх хотын тоглолтын санал асуулга. За, одоо шүүмжлэлтэй хандж байгаа хүмүүс маш их байгаа учраас энэ талаар бид заавал ярилцах ёстой шүү дээ. Нэг багийн хідэн тоглогч бүх хотод сонгогдлоо. Дээрэс нь оноо авалт нь ийм тоглогч яагаад сонгогдов гэх мэтчлэн FC фэнүүд биш бусад багийнхны зүгээс энэ тал дээр им гомдолтой шүүмжлэлтэй хандж байгаа зүйлүүд байна. Чи энэ тал дээр юу гэж бодож байна? Чиний үнцэг юу байна? Аль талд нь байна? Найт сүлгүүдээс 6 тий. Тэгээд FC-с 8 хэр чин 3 багаас тий. Нэг багаас угаасаа 6 тоглогч сонгогдно гэдэг чи өөрөө бас ер нь эвгүүлдэ. Гэтэ яг нөгөө зарим үед болохоор үзэгч нь ингээл санал өгөөл идэг дуртай тоглогчоо дэмжээл идэг шал өөр хүмүүс ингээд тоглолцдог. Тэр нь болохоор нөгөө ингээд бусад хүмүүсийн санал нь илүү те хүмүүс одоо сэтгүүлч янз бүр хүмүүсээс авдаг санал нь илүүчгээрээ фэнүүдийнх нь ингээд өгсөн санал дэмжилт нь ингээд ямар ч тийм үн цэнийг болчиход байгаа. Заримдаа буюу энэ жил болохоор фэнүүд нь нийт 65% гэдэг чинь фэнүүд рүүгээ хит ихссэн болохоор нөгөө яалч юу хэний ч буруу биш мөртлөө ингээд ийм юм болчиход байна. Тэгээд яг энэ баланс тэгээд яг даажлтай зэцчих болох л та. Одоо NBA-д бол бүх хотын тоглолтод сонгогдохын тулд дор хаяж 15-аас 20 оноо дундчилсан тоглогч байх ёстой байдаг л та. Энийг Монгол руу буулгаад үзье гэж бодоход за 10 оноо гэ үзье. Тэгэн гурт FC-ийн тоглогчдын сонгогдсон тоглогчдын оноо авалт нь бол ялцч хүнийг саруул дээр хүмүүс их ярьж байгаа шиг байна. 4 байна. Толон мол угих ч гэсэндээ ерөөхдөө бол яг бага байгаа. Гэхдээ бодоод үзэхээр бүх хотын тоглолтод фэнүүдийн жаргаж үздэг өдөр байхгүй юу? Тэгэхээр фэнүүд хамгийн дуртай тоглогчтой харах нь надад бол зөв юм шиг санагдаад байна. Дээрэс нь одоо яг саруул дээр маш их шүүмжлээд байгаа хүмүүс саруулын энэ жилийн хамгаалтын нөлөө нь бүр супер надад санагддаг. Тэгэхээр яагаад болохгүй гэж те гол нь бид нар бас нөлөө харах хэрэгтэй учраас энэ үеийн хамгаалтын нөлөө өндөр учраас. Тийм. Гэтэ яг хуу ингээл засаал явчихна л да дараа жилээс ойлгомжтой засагдах нь бол ойлгомжтой. Гэхдээ би жоохон Муур Уэсли хоёр юу гэж бодож байгаа бол гэдгээс би ингээд өмнөөс нь ингээд өр өвдөд ингээд жоохон санаа зовоод ч юм уу ямар ингээд ямар ч тийм тайлбар айгүй тийм жоохон хэцүү байгаад байна л да. Тэгэхээр бас одоо Батуйг зай сүултээ орсон тулга байна, Бродерсын тулга байна. Баасан дөрж байна. Үнхээр багаа бас амар авч явж байгаа мундаг залуучууд бас байна л да. Миний бодлоор ингэж бодоод байна л да. Угаасаа яг бас ориглын хэлдгээр тэгэл ирэх хэрэг хичээлээс тэгэл засагдаал явах байх. Гэхдээ хувийг нь ер нь жоохон тэнцүүлээд өгч байсан юм шүү те. Магадгүй нэг талаараа за 15% нь яг сэтгүүлчүүд байдаг ч юм уу те. 15% нь коуч нар 15% нь яг холбоо нь гэдэг ч юм уу. За үлдсэн нэг хэдэн хувь нь одоо яг фэн бейс нь гэдэг ч юм уу. Ингээд гой хуваарлаад өгчвөл одоо жишээл сэтгүүлчд гэхэд бид нар бас хэнийг гарахаа мэдж байгаа шүү дээ. Баян яриавж байгаа, баян тоглолтоо үзэж байгаа, хин сайн байгааг мэдж байгаа, хин хүмүүс харахыг мэдж байгаа учраас саналаа өгдөг ч юм аа. Тэгээд нөгөө талаас нь холбоо нь бас мэдж байгаа шүү дээ, тий. Илүү статистик дээрээ тулгуурладаг ч юм уу. За энэ бас илүү сайн байгаа юм чи энийгээ гаргая, тэрийгээ гаргая гэдэг ч юм аа. Тэгмүүд нөгөө фэн бейс нь өөрсдөө үзэж байгаа тамирчтай оруулдаг. Эднэр нь яг хоорондоо нэгтгэрээ яг ийм зөв шийдэл гарч ирэх бэйсийн болов уу гэж бол би хараад байгаа юм. Яг зөв миний хувьд бол бас бид нар ингэж гоё санал өгсөн бол бас гоё байсан болоо та гэж. Одоо яг сая ориглын хэлдгээр те яг одоо гоё өмнө ч гэсэн маш сайн байгаа урт хугацаанд сайн байгаа баасан доорч гэх мэтлээ ингэж гоё тамирчтай илүү түлхэж өгөх байсан юм болоо гэж байна. Гэхдээ энэ бол бид нэр өгмөр байна гэсэн үг биш те. Ер нь жоохон би бол өгмөр. Саналын тэгээд ер нь яг саналын хувийг тэггүй бас дэмжигчд бас муу байхгүй тий. Дэмжээл өдрөө болгон Токио руу ороод саналаа өгөөл идэг. Тэр тоглогч хизээж гарч ирэхгүй байх юм бол бас ингээ үзэгчдийн үед бол муухай тий. Тэгэхээр яг л балансыг тэгээд яг нөгөө талаараа ориглолын хэлж байгаагаар угсаал SJ хасын үлгүүд ер нь л маш фэн бейс өндөртэй хүмүүс шүү дээ. Тэнгүүд тэдний тамирчид нь дээшээ гарч ирэх нь үгүй амар ойлгомжтой болчихж байгаа. Тийм учраас ч 8 одоо тамирчаа сонгогдсон ч гэсэн ойлгомжтой. Тэнгүүд үлдсэн багаас хамгийн муу санаатай хэдэн тамирч орж ирсэн байсан бэ? Тэрийг бол нарийн сайн мэдэхгүй байна. Гэтэ байгаль гэсэн бүр ингээ ганц 2хан тамирч хүртэл орж иж байгаа гэж харангууд тэр багт ядаж нэг 3-4 тамирчин ер нь бүх багаа харахад нийлээд нэг багаас нэг 4-5 ч юм уу баймаар байхгүй тий. 10 дугаар байранд байгаа багаас
Сүгат байна, цэлмэг байна, мондог тоглож байгаа бас тий. Зөндөө тоглогч бас бай тий. Тэр ч тэгээд гай. Миний гэх юм бол энэ жилийн тухайд би хулантай илүү санал нийлж байна. За руки софморын хувьд за энэ бол ер нь бол ойлгомжтой байх тий. Эхний жилдээ тоглож байгаа, хоёр дахь жилдээ тоглож байгаа тоглогчид гол нь хэн илүү гоёмсог тоглолт үзүүлэх бол аль баг нь хожих бол гэдэг дээр таагуураасаа саналамаар аль нь илүү хүчтэй бүрэлдэхүүнтэй харагдаж байна. За хүчтэй бүрэлдэхүүн гэхээс илүү зүгээр руки нар маань үдчихвэл бүр боломжоо тултал ашиглах ганц өдөр энэ юм болов гэж бодож байна. Одоо ингээ яг нөгөө гараанд гарч тоглож байгаа тоглогч яг үндэ өсөх баяраас бусд нь айгүй цөөхөн байгаа тийм шүү. Дандаа нэг үлрэлт маш цөөхөн тоглолтод оролцсон. Оролцохдоо дандаа сэлгэнээс тоглолт ойлгомжтой үед нэг тийм туршлагачих маягаар дасгалжуулагч нарын тоглолтод оролцуулаад гэсэн энэ тоглогч нар цөөнгөө байгаа учраас энэ тоглолтын дээр би ингэж тоглож чадна гэдгийг харуулгал өдөр нь байх юм болов тийм мэдээж би бол өсөх хоёрын талд. Одоо ингээ рукинуудын тал тийм үү өсөх хоёрын тал. Яг миний үнэхээр энэ үлрэлээс хамгийн хайрлаж байгаа тоглогчтой нэг өсөх хоёр тэгээд рукинуудын талд. Талтай адилхан болохоор надаас хулантай бол санал нэг байна. Яг үгүй биш өсөх баярын талд гэдэг талаасаа биш. Яг нөгөө нэг руки жилдээ яг ийм тоглолт хийгээд тоглолтоо үзүүлнэ гэдг нь цаашлаад өөр одоо бусад хүмүүст өөрийгөө илүү харуулах боломж, дээрээс нь бусад багуудад ч гэсэн өөрийгөө харуулах боломж, өөрсдийнхөө коучд ч гэсэн харагдах боломж гэдэг ч юм уу. Тиймэрхүү бас даваа талтай гэж бас хараад байна л да. Рукинууд маань бас мэдээж талбай дээр баг гарч байгаа рукинуудын хувьд all start тоглоно гэдэг тий. Өөрийгөө харуулах нэгдүгээр боломж, хоёрдугаар үзэгчдэд танигдах бас нэг боломж. Одоо ч Монголын сагсан мөн бүтээрээс үзэгчдийн нөлөө гэдэг бас нэг талаараа хүчтэй нөлөө болоод ороод ирлээ. Төрөүний санал асуулга дээр ч гэсэн хэлэхэд Zohan Brothers гэдэг юм уу, Darхан United эдгээр багуудад мэдээж ультра фэн байж л таараа. Тэгээд дараагийн жилд өөрийн фэн бейс юм илүү томруулад Apes гэдэг юм уу хөлгүүд эдгээр багуудтай өрсөлдөхүүц хэмжээнд бас үйл ажиллагаа зохион байгуулах, уриалах энэ ажлуудыг илүү их юм бол яг энэ саналын алаан бас илүү сонирхолтой болохыг үүсэхгүй гэж байна. Түрүүний ориглын хэлсэн дээр нэг зүйл нэмээд хэлчихв. Түрүүн Монголиансаас яагаад Сүхбат Бүхбатын тоглолтод байхгүй ингээд хийж штэ. Баг нь хүснэгтийн хаана явааг харах юм бол бас болох байхаа гэж байна. Харин Монголын санчир тий Монголын сагс өмнгийн давх тоглогч яагаад Бүхбатын тоглолтод өөрөө хэл нөлөөтэй байгаа юм гэж яриул бас. Гэхдээ яг одоо жишээлбэл за LeBron 7 хоног талчлаа л да. Зүгээр ер нь миний бодлоор одоо манай Монголын лиг чинь амар өрсөлдөөнтэй. Яагаад гэвэл хүснэгтийн арт байгааг нэгт яваа багаа хоцох бүрэн боломжтой шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр чин энэ 10 баг чинь ялчгүй 10 баг байгаа учраас нэгээс арт бичигдэх болохоос бүр нэг ингээ хаягдсан баг бол бас байхгүй гэж би бодоод байгаа. Одоо тэгтээ Монголиас хаягдчихэл байна л да. Тэр яахан зүрх шүү дээ. Ер нь бол юу л гэж бодоод байна л да. Одоо яг энэ санал асуулгаас бас нэг харагдаж байгаа юм нь тунгалгийн санчир Баттөвчний бэлгүүнч гэдэг юм уу? Яг нэг энэ үе ингээд өөрчлөгдөж байна гэдэг санал асуулгаас харж болохоор байна. Одоо нөгөө л гэж хэлэхээр дахиад загнуурчнаа гэж. Ер нь үзэгчдийн сонголт гэсэн нэг арай өөр болоод байна уу тий? Илүү шинэ үеийн сагсан өмгийг үзье гэж байгаа юм тэмүүлэл бас байна уу гэж харагдаж байна. Над нэг асуулт байна л да. Хэдүүлээ тэр үг нь баг стата тамирчид яагаад энд орж байгаа юм бэ гэж ярьжсэн. Багын дээр шүү дээ. Багын дээр шүү дээ. Голын санчир гэж орж ирэл тэгэл би тэр жоохон өөр сэдвээр орчлоо л та. За тэгсэн сүүлдээ болохоор энэ мундаг тоглогчийн стат нь ямар ч хамаагүй байсан орох ёстой бидтэй гэж ярьсан. Өгөөгөө. Зөв аль нь зөв байхгүй юу? Одоо жишээлбэл за би миний бэлдсэн нэг юм байна. NBA-ийн уучлаарай Бүхбатын тоглолтод сонгогдохын тулд оноо, нөлөө, од статустай эсэг эсвэл нүүр царай домог тоглогч гэж байгаа байхгүй юу? Энэ бүх шаардлагуудыг бид нар харах хэрэгтэй байхгүй юу? Нүүр царай домог тоглогчгийн гурт бид нэр тунгалгын санчрыг хэлнэ тийм дээ. Тэгэн гурт магадгүй за хамгаалтын суперод гэд хэлвэл магадгүй сарвал мөн байхгүй юу. Тэгэл ийм л байна шүү дээ. Тэгэл харуулгын юм л байна. Тэгээд юу үнэн гэх юм бол эрх хэрэгчлүүдээс ингээд юм сайжрал явна гэдэг юм тий. Тэгээд дараагийн мэдээж бас Бүхбатын тоглолтоор Slam Dunk-ийн тэмцээн байгаа тийм. Тэгээд Slam Dunk-ийн тэмцээн дээр Маргад Дэлмор, Эрхэн Бэлэг, Гивэлт, Баярт Эрдэнэ гэдэг хүмүүс оролцож байгаа мэн. Энэ дээр Баярт Эрдэнэ болохоор сая хөгжлийн лиг дээр авраг аваад тэгээд дээд лигийнхаа одоо энэ
Slam Dunk-ийн тэмцээнд оролцохоор болж байгаа. Та эдээс энэ өдөр хин нь илүү байх бол гэж харж байна. Маргадыг Slam Dunk дээр хэрвээ дахиад жоохон хойшлуулах боломж байсан бол Харрисыг оруулсан бол амар юм болох нэ гэж бодлоо санагдсан шүү. Надад бол угсаа нэг л сонголтоо байна. Баяр Эрдэнэ энэ залуу угсаа тохох гэж төрсөн. Slam Dunk хийх гэж төрсөн энэ залуу. Монголд ер нь тэгэж нэг удаагийн Slam Dunk-ийн тэмцээн дээр 2 самбар хагалсан тоглогч байдаг ч юм уу үгүй ч юм уу. Тийм Монгол байтугай гадаад нь ч байдаг байх тий. Леброноос олон самбар хагалсан. Тэгээд Баяр Эрдэнэ ер нь төрүүлж өгөхгүй. Ер нь өөрөө ч гэсэн яг дээдлигийн бүх одын тоглолтод Slam Dunk-ийн авраг болъё гэж их удаан бодож байгаа болов. Тийм. Хөгжлийн лиг дээрээ ч гэсэндээ ер нь тоглолт болгоно л тохиолдолтой байд юм байлаа шүү дээ. Тэгээд нэг удаа уг нь Кейт Нарчтай финалцсан. Тэгээд харамсалтай нь Кейт Нарч үнэхээр илүү байсан л да. Тэгээд тухайн жил Баяр Эрдэнэг бас авчаасаа гэж бодсон хүмүүс их олон байсан болов гэж бодож байна. Тэг хамтдаа хэсэг хугацаанд завсралаад тэгээд эргээд онцлог тоглолтуудаараа эргээд уулзъя гэж бодож байна. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр хамтдаа төрүүлж алхах нь юунитэй л ажиллаж байна. Нэвтрүүлэгт эргээд автомобиль үзэгчтэй нэвтрүүлгийн ивент итгэгчээр Сагсан Бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola шунан дурлан амтыг зөвхөн KFC-гээс ажиллаж байна. За бидний дараагийн ярих онцлог сэдвүүд маань болохоор онцлог өмнөх 7 хоногийн онцлог тоглолтууд байгаа. За тийм хамгийн ихний тоглолт бол бишрэлт металл болон BCH Knights-ийн тоглолт байна. За энэ яагаад энэ тоглолтыг оруулсан бэ гэхээр энэ тоглолт дээр бол их тийм үл 18 он авсан. 20 он авсан. 20 он. За яагаад 20 он авсан нэг 18 байдна. дахиад яг Уран шидэлтүүд нь бол бүр супер байсан те их тийм үл ингээ. Тийм гайхалтай байсан. Тэгээд энэ тоглолтыг дүгнээд харвал гэхдээ эцсийн үр дүн бас л хожигдлоор дуусчихлаа. Их тэмүүлэн хичээсэн ч гэсэн за бас ойрхон онооны зөрүүтэй байсан ч гэсэн ер нь бол бишрэлтнаас энэ тоглолтоос оноо авах ёстой бүгд оноо авах ёстой гэдгээ ер нь мэдэрч гарч ирсэн. Одоо Бен байна уу, мөгчөд рүү байна уу, инх төр байна уу, инх тэмүүлэн байна уу, маргад байна уу хамаагүй те. Тодорхой хэмжээнд бүгд товтлогоонд оролцоотой, бүгд оноо авалтан дээр орж ирэх ёстой гэдгээ ойлгосон учраас надад бол бишрэлт металлын тоглолт бол таалагдсан. Тэгээд багаараа тоглож чадсан гэж хэлэх юм уу? Ингэж л хэлэхээр байна. Тэгээд нэг шүүмжилмээр бас нэг одоо дугаар болгон дээр шүүмжилж чинь санчрын шийдэл. Монголын лигийн бас онцгой шидэгчдийн нэг гэж боддог санчир. Ерөөсөө энэ нөлөөлөлт шийдэл болтгоо. Суулгаар шийдэж чадаад. Тоглолтыг бол яг бүгдээрээ л довтлж эхлэвс. Бүрүүдээр их довтлсон зэдвсүр нь ер нь олоолаа довтлж байгаа. Сүүлийн яг чухал үеүүдэд яг маргадад бас өгч тоглосон тийм. Гэтэ харамсалтай. Яалч уу тэгэл бас бүрдгүүний үе те болохгүй байлаа л дээ. Яг надад бас нэг ахиц гарсан болов уу гэж хараад байгаа шүү дээ. Яа тэгэхээр одоо энэ хоёрыг чинь хүснэгтийн байрлал хид дээр явж байгаа лээ тий. Тэгээ BCH Knights багийн хувьд бол бас маш өндөр бүрэлдэхүүнтэй байгаа. Металл багийн хувьд бас уугнаа байхгүй гэдэг ч юм уу. Яг юм хоёр том ялгаатай баг хоорондоо үзсэн ч гэсэн нэлээд ойрхон онооны зөрүүтэй хожигдсон нь ирээдүй нэлээд эргээр гэгээлэг харагч эхэлсэн гэх юм уу? Тоглоод дасч ийн л да. Бүгдэн дутууч гэсэн тоглоод тэрэндээ. Анх бол мэдээж уугнаа байгаад дараагийн тоглолт гээд уугнаа байхгүй болчихсон хэцүүлтэй. Тэгээ одоо хэдэн тоглолт өнгөрөнгүүт тэгэл хоорондоо илүү уугнаагүй тоглож тэгээ илүү одоо дээр тоглож юм л да. Дасаад. Өмнө ч гэсэн яг нэвтрүүлгээр хэлжсэн багийнх нь илүү уугнаад найдаад байна уу гэж харж байсан болвол энэ тоглолтоос эхлээд бид нар өөрсдөө хичээх ёстой юм байна гэдгийг илүү ухамсарлж гарч ирсэн. Тийм, юун түрүүнд асуудлуудаа олоод харсан байна. Асуудлуудаа шийдээд ихсэн байна гэдгийг бол энэ тоглолтоос харсан. Тэгээд нэмээд бас нэг зүйлийг үзэгчтэй хэлэхэд манай үзэгчид маргадаас маш их зүйлийг хүлээж байгаа. Гэхдээ энэ тоглогчийн насыг бид нар мартаж болохгүй тийм. Маш залуу тоглогч. Тэгээд эх орныхоо лиг дээрээ эхний жилдээ тоглож байгаа аль хэдийн багийн лидерийн хэмжээнд яригадад эхэлсэн ч гэсэн энэ тоглогчид өсөж хөгжих дахиад олон жил байгаа гэдгийг мартаж болохгүй. Сурах зүйл их байна. За бидний статистик харагдаж байгаа. Тэгээд эндээс нэг зүйлийг харж болох нь чөлөө шидэлтийг бишрэлт металл одоо юу гэдгийг өөртөөс шалтгааллах юм шүү дээ чөлөө шидэлт гэдэг. Тэгээд 15-аас 10 5 чөлөө шидэлт алдсан. Холын шидэлт 26-аас 8.
юунд илүү байсан гэх юм бол самбарт илүү байж чадсан. За нэмээд одоо юу гэдгийг эсрэг багтайгаа ижил бөмбөг алдсан ч гэх юм уу. Ингээд харуул сайн зүйлүүд энэ багт шийдэгдээд ихсэн зүйлүүд их олон байгаа. Тэгээ харахаар бас металл илүү оролдлого нь илүү өндөр байсан билүү тий. BCH Nights хурдан довтлохонд маш сайн явж байсан металлын хувьд. Тэгээд их тэмүүлэнг яхаарахгүй бид онцолж байгаа. Их тэмүүлэнгийн яг тэр холын шидэлтүүд гайхалтай байсан. Тэг Mongolians металл 2 бол юу юм бэлээ? Үлрэлт 1-1 байгаа юм бэлээ. Тэгээд тэр 3-т тоглолт ер нь бас их юм шийдэхэр харагдаж байсан. 2 багийг болохоор 2 хожлолын зүйтэй байгаа. Тэгэхээр тэр тоглолт ер нь амар их юм шийднэ. Тэгээ энэ жил гаргасан лигийн зүгээс гаргасан гол дүрм чинь нэг баг нь ямар нэгэн плей-ний тоглолт хийхгүйгээр шууд доош явна гэдэг том эрсдэл байгаа шүү дээ. Тэгээ тэр баг нь хэн бах бол гэдэг бол том аюул яг доогуур байгаа багуудыг хүлээгээд байна. Одоо тэгээ доод байгаа 5 баг бол ерөөсөө удирдлын нэг сүүлийн 4-5 тоглолтод хувь заяагаа шийдэх болчиход байгаа байхгүй юу? Багаар утгад. Тэгэхээр бас их сонирхолтой өрсөлдөөн өрнөх. За нүүр талаас хоцсон багаас яг гол уурна л гарч ирж байна да. Гэхдээ энэ багт асуудлууд харагдаад байгаа тий. Warren хитрхи бөмбөг нухаад байгаа юм шиг надад санагдаж байгаа. Тий. Гэхдээ тэгэхээс ч өөр бас арга яг юу байгаа. Байлгүй яах вэ? Маш олон тоглооны сонголтууд байгаа шүү дээ. Үгүй зөндөөл байгаа шүү дээ. Энд чинь амар бүрэлдэхүүн цуцаан баг шүү дээ. Хинт л бол хинт итгэж болно гэж би бодож байна. Warren бол яг за тоглооны 24 секундын нэг нэлээх хугацааг нь ганцаараа эзлээд байгаа юм шиг дүр зураг яг сүүлийн хэдэн тоглолтуудад нэг анзаарсан чинь бүр ажиглагдаад байдаг болчих. Алин өгөөчтэй гэдэл байхад өгөхгүй байх. Яг зургийнхаа цаанаас л өөрөө өөртөө орилоод байгаа юм л да. Гэтэ хитрхийн ухаад байгаа юм шиг. Тэгээд одоо яг нэг тийм одоо хүртэл дахиад л хэлэхэд өнгөрсөн өдрөлж ярьжсэн найдвартай холбон тоглогч энэ багт одоо хүртэл байхгүй. Төгөлдөр лигийн за би буруу санааг бол 3 дахь удирлана. Гэхдээ одоо хүртэл юу гэдгийг Барселонын хэмжээнд тий уган баярын хэмжээнд ч гэдэг юм уу юу гэдгийг найдвартай холбон тоглогч гэж яригдах хэмжээнд төгөлдөр очиагүй байна. Энэ асуудлыг зэгцлэх гээд Ган Эрдэнэгийг авчирсан. Гэхдээ Ган Эрдэнэ сүүлийн 2 тоглолтод бас яг холбон тоглогчийн байрлал дээр бол сул байгаа болов уу гэж харагдаад байна. Оноо авах тал дээр асуудал байна. Гэхдээ бөмбөг залгуулах тоглолтыг найруулах тал дээр би бол арай хангалтгүй байна уу гэж хараад байна. Тийм ч учраас Warren бөмбөгтэй яваад байгаа. Warren бөмбөг нухаад байгаа. Нэмээд түүний бөмбөг алдалт нь маш их байна. Хасын үлгүүд SJPs багийн тоглолт байгаа. За энэ бол бас хамгийн сүүлд 2 баг маань холбооны цомын тэмцээнээр таарад SJPs хожил байгуулснараа авраг авсан. За энэ тоглолт дээр бас SJPs хожил байгуулсан тоглолт болсон байгаа. За тэгээ энэ тоглолтын нэлийн онцлог нь юу вэ гэхээр хасын үлгүүд бараг сүүлийн бараг 35 минутыг тэргүүлж явж байсан. Тэгээд яг л төгсгөлд яг холбооны цомын тэмцээн дээр юу болсон? Яг тэрийгэ дахиад автсан. Тэгээ энэ тоглолтын хагасын хөтөлбөртөн дээр оргилтой хоёр суугаад ярьж байсан шүү дээ. Ерөөсөө Apes хэдийн Монгол тоглогчтой туулсан ч гэсэн 22 оноос эргээд ирсэн холбооны цомын финал дээр гээд. Тэгээд 2 дугаар хагаст юу болохыг бид таашгүй гэсэн. Тэгээд үнэхээр таагаагүй л дээ. Энэ яг би бол тэрэн дээр хөлгүүд бол тэргүүлээдсэн тий. Гэхдээ 3 дугаар үеийн төгсгөлийг би тоглолтын төгсгөл гэж бодсон. Яагаад гэвэл 3 дугаар үеийн төгсгөлд хасын үлгүүдэг 10 нэмэх онооны илүү байх юм бол хариуг нь барьсаар байгаад ер нь дээр дуусчих магадлал өндөртэй. Бариа дуусчих юм бол SJPs бүрэлдэхүүн илүү зузаан байсан учраас ер нь урттаа бол Apes гэж боц. Тэгэл 3 дугаар үеийн төгсгөл нөө 50 49 болгоол тэгэл Apes очсон доо. Тэгээд Apes-ийг яагаад бид нар ингэж аюултай баг гэж хараад байна гэхээр дандаа эргэн ирэлт хийж бодож байгаа. Асуудлаа шийдэж чадж байгаа. Эргээд юу гэдгийг тэр асуудлууд дээр ажиллаж чадж байгаа юм баг байхгүй. Тэгээд богино хугацаанд 1-2 дугаар үед болоогүй асуудлаа 3-4 дугаар үед хараад талбай дээр гарч ирээд өөрчилж чадна гэдэг эргээд плей-офф дээр маш хурдан юу гэдгийг эргэлт хийхэд тий сэтгэл зүйн хувьд ч гэсэн маш том давуу тал болох болов уу гэж ингэж хараад байгаа. Өнгөрсөн 7 хоногт ярьжсэнээс бүх юм жоохон эргэчих юм. Өнгөрсөн 7 хоногт чи бараг л хөлгүүдийг барахаа байна уу гэж ярьсан. Яг харахгүй нөгөө аврагыг давж авраг учраас FC хөлгүүдийн эсрэг яаж тоглохыг бид нэр үнэхээр хүлээгээд байдаг. Гэтэл энэ удаа хэд хэдэн удаа хожоод яг харахгүй нүдэн дээр харуулчлаа. Энэ хожлууд нь дандаа эргэн ирэлттэй байлаа. Гэтэ хөлгүүд бас бүрэлдэхүүн бүгд байгаа биш шээ гэдгийг сануулах хэрэгтэй санагдаад байна. Одоо бэлгүүн сэргэлэн гэсэн багийн хамгийн одоо амин сүнс туршлагатай тоглогч нар нь плей-оффта хүрээд ирэхээр хөлгүүд дэч
яг энэ хожигдол шиг хожигдол хүлээхгүй болов гэсэн хүлээлт байна. Тэгээс SJPs дээр комент хэлэхэд яг л өмнөх дугаарууд дээр хэлжсэнтэй ижилхэн бас л яг төгсгөлөө хийж чаддаг байсан болвол энэ үлрэл илүү төгсгөлөө маш сайн хийж чаддаг болсон нь ерөөсөө энэ багийг хожилт хөтлөөд байна л гэж хараад байна. Тэрний нэг нөлөөнд би бас мууш авах гэж боддог байхгүй юу? Миний нэг сонио хүсэл гэх юм уу ингээд миг зүйлж байгаа тоглолтын дундор үнэхээр тоглогч нарынхаа чихэнд юу гэж хивнээд байдгийг сонсох юм бас зоолж аргалах юм тий. Тэр нөгөө нэг аврах авсны дараах автер видео гарсан шүү дээ тий. Тэр яг хувцал хөрөөнд тэр цоочхын хэлж байгаа үг мүг бол бас үнэхээр гайхалтай баг тамирчтай амар сэргээс үгнүүд хэлж илээ. За 61 68-ийн харьцаатай тоглолт болсон. За тэгээ эндээс ингээд харвал за ерөөсөө онцлог үзүүлэлт надад бол дамжуулалт л гэж харагдаж байна. Асын үлгүүдийг ер нь оновчтой дамжуулалтын тоогоор тий яг дамжуулалтаас оноо авсан тоогоор ер нь тэргүүлдэг баг их цөөхөн шүү дээ. Асын үлгүүд яг Европ тоглолттой дамжуулалтаар тоглож бөмбөгийн шилжилтээр тоглодог баг. Энэ багийг даваад гараад ирнэ гэдэг бас специалист тусалжуулагчийн үр нөлөө харагдаж байна уу гэж. Тэгээ энэ тоглолт дээр чинь гай эрдэн байгаагүй. Тэгээд ер нь л Эрдэнэ илүү манлайлж авсан шүү дээ. Тэгэхээр Эрдэнээс илүү өмнөх улирлаас маш сайжирсан бас харагдаад байгаа юм. Тэгээд чөлөөт шидэлтийн хувьар Эпс нэлээ муу байсан тийм тоглолтын дээр тэгээд тоглолт дуусны дараа төлөвөн газаараа чөлөөт шидэлт шидээ зогсож байсан яг ориглыг яриа авахын өмнө. Тэгээ нөгөө ордон дүүрэн уур амьсгалтай тоглолтод ер нь тоглогч нар чөлөөт шидэлтээ алдах гад чухал хариуцлагатай тоглолтын дээр нэг юм сандралтай байгаад байдаг. Тиймэрхүү төр зураг бас ажиглагдчихэл байлээ. Тийм тэгээд энэ тооноос харахад ер нь Jordan Harris гэж тоглогч ер нь Эпс Harris-ын таарсан тий характер таарсан яг зөв тоглогчийг л олоод ирсэн үү гэж харж болохоор. За хөлгүүдийн талаар яриа л та guys. Хөлгүүдийг өнгөрсөн 7 хоногт яаж ирсэн бэ? За Амафей одыгийн энэ тоглогч дээр юу гэж бодож байна? Хөлгүүд плей-офф эхлэхэд энэ тоглогчийг солих ёстой юу үгүй юу? Би бол солих магадaltaй л гэж бодож байгаа. Ер нь бол солиход буруу юм байхгүй. Гэхдээ юу гэдгийг хөлгүүчийг ингэж те нэг тоглогчийг авчираад удаан хугацаанд бэлддэг өөрсдийн систем суулгадаг багийн хувьд яг шинэ тоглогч авчираад нөлөө үзүүлж чадахгүй л гэдэг. Эсвэл чуминга ирсэн ч бас гоё л гэж бодож байна. Тэгэл хөлгүүд бол одоо бас бүртгэн дотоо ингээл юм маа туршаал тий. Яг плей-офф эхлэхэд бол хөлгүүд бол тэгэл хөлгүүчүүдээ аюултай. Тэгээд бас энэ тоглолт дээр өмнөх тоглолтуудын тэргүүлсэн тоглогчид дээр дандаа Барс бол байдаг бол энд бол одоо Барс бол байхгүй юм л да. Тэгэхээр багууд ч гэсэн хэнийг хаах хэвээр маш сайн мэдээд эхэлж байна гэж бас харагдаж байна. За дараагийн тоглолт бол бишрэлт металл ховч хонхрууд баг байгаа. За энэ тоглолт юугаараа онцлог байсан бэ гэхээр хэрвээ ховч хонхрууд баг хожих юм бол хожлын харьцаа холдоод бишрэлт металл баг хожвол хожлын харьцаа ойртож дээдлийнхаа хүснэгтийн дээр байгаа 3 багтайгаа ерөөсөө нэг л одоо хожлын зөрүүтэй болох гээд байсан тоглолт. Тэгээ үнийгээ сайн биелүүлсэн зорилгоо маш сайн мэдчихсэн. Тэгээд тулаг дасгалжуулагч ирээл энэ багийг ерөөсөө маш өөр болгочлоо л доо. Тэгээд удирдлын дундх солилцоогоор Батуйгийг авчирсан их нүдэ олсон шийдвэр боллоо. Тэгээд тулаг дасгалжуулагч ер нь залуу тоглогчдыг ч маш сайн тоглуулах юм, өөрийнхөө бэлдсэн хүүхдүүдийг ч гэсэн юу хийж чаддгийг дэндүү сайн мэддэг ийм дасгалжуулагч байна. Тэгээд тулаг дасгалжуулагчийн бас нэг онцлог нь яг энэ 5 номер дээр ийм нэг хамгаалт сайтай, самбар сайтай супер тоглогч аваад ирэхээр эргээд талбайд төрсэн 4 тоглогч нь илүү аюултай супер болчиход байна л та. Одоо бишрэлт металлын энэ 7 хоногт хийсэн 2 тоглолтыг харахаар хожиж болохоор юм шиг дүр зурагтай явж байгаа төсөглийн мөчөд дандаа алдсан ийм 2 тоглолт байжлаа. Тэгэнгүүт эсэргээрээ ховч хонхруудын хувьд нэг бүр гайхалтай санагдаад байгаа юм. За хамгаалт юунаас эхэлдэг ингээ харангуурт дандаа уурч чугамнаас эхэлдэг тийм. Батуйг хамгаалт сайтай, довтлооч нөлөөтэй тэгэнгүүт артаа байгаа төвийн тоглогчдод 4-5 номер дээр тоглож байгаа тоглогч нар нь хүртэл хамгаалт сайтай. Тэгээ тэрийгээ бүр яг сүүлийн яг 4-р үед бол утга төгс тэр хамгаалтаа хэрэгжүүлдэг. Тэгээ ер нь хожил авж байгаа байдлыг харахаар яг улирал эхлэхэд ховч хонхруудад байхгүй байгаад исэн тэр төсөглийн мөчөд алддаг тоглолт нь одоо эсэргээрээ гараад ирсэн. Тэгэхээр ер нь ховч хонхрууд одоо бараг өсөлтийн 6-аар дэвшсэн баг шүү тий. Тийм. Sweden-ийг ярьцлага байсан шүү дээ. Ер нь Батуйг ч гэсэн хэлжсэн. Тулаг дасгалжуулагч ирснээр бидний юу хийж чаддгийг харуулсан тий. Чаддаг юм аа л хийж талбай дээр гаргадаг тий. Тэр нь ч гэсэн илүү мотивац болдог гэж ярьжсэн. Одоо ерөөсөө багийнхаа потенциалыг энэ тоглогчид бүрэн мэдэрсэн л гэж хараад. Томчуудын эсрэг огтхон ч айхгүй тоглох.
Бас Madrid-ийн сүүлийн үеийн тоглолтууд одоо бүгд л яг финалийн тоглолтууд шиг өрнөдөг болчлаа. Дандаа сүүлийн үед бүх зүйл шийдэгдэг болчлаа. Орой л энэ тоолн дээр ямар бодолтой. Тэгээ ер нь яг хов чанхрууд болохоор зарим агууд ингээл яг юм хатуу юмар явж штий хатуу системээр ингэвэл ингэх ёстой, ингэвэл ингэх ёстой. Эндний заавалч үеийн шидэгч ингэ суулгарч иж тулсалжуулж болохоор яг тухайн нөхцөл байдал, тухайн тоглогчийн одоо илүү мэддэг болохоор юм тий. Яг тухайн тоглолтод ингэж өөр байж чадж байгаа уян хатан гэх юм уу тийм байгаа болохоор одоо энэ хартаа энэ хаалтл ерөөсөө энэ хожил واخгүй юу? 9-1 гэдэг зөрүүтэй үзүүлэлт байгаад байна шүү дээ хамгийн гол нь. Тэгээд бусад үзүүлэлтүүд нь бараг ижлэн бастай. Тэгээ онооны зургийг харахад 5 хаалт 9-1 гэдэг чинь ерөөсөө багаар бодоход л энэ чинь 16 оног хаачиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэл ер нь энэ дээр явж байгаа багууд бол хов чонхруудаас имиж хийсэн дээр хөө эртхэн судалгаагаа сайн хийгээд энэ баг ер нь юун дээр алдаад энэ аль нь цоорхой нойж болох уу гэдгийг аль хэдийн судлаад эхэлсэн болов уу гэж бодож байна. Тэгээ хов чонхрууд багийн багаа тэргүүлсэн тоглогчид харагдаж байна. Рели Росс. Та нар гэхдээ энэ тоглогчийг ер нь плей-офф эхлэхэд ямар гэж бодож байна? өөрөө хэрвээ хасалж болох. Яг өсгөө бол манайд нэвтрүүлэгтээ оролцохдоо ер нь явах магадaltaй дүү шиг хандлага биднэрт камер хасахын өмнө л хэлж байсан. Тэгтээ явахгүй байсаар байна. Тэгтээ яг дасгалжуулагч нь одоо тэр нөгөө ISO тоглолтыг болиулаад тоглуулж ашиглаж болоод байгаа учраас яага үлдэж болохгүй гэж те яг зүгээр насны явд ахмад гэж ярьдаг чинь яг нэг тийм ахмад юм шиг байдгүй л үсттэй. Тэгэхээр тэгээ болохгүй. Тэгээ бид нар Антони Харрисыг мэдчихэж шүү дээ. Бараг 40 хүртэл Монголд тоглолцсон. Тэгээд 40 хүрсэн ч гэсэн супер тоглолтоо үзүүлсээр л байсан. За тэгвэл хамтдаа эсрэг баг болох бишрэл металл багийн бага тэргүүлсэн тоглогчдыг харж байна. За энэ тоглолт дээр бол мөнхчүүдээр аль өөрийгөө бол харуулж чадсан байна. За маргаад Ben Stevens. Тийм бид нар яг л энэ чинь шүү дээ ерөөсөө нэг тоглогч гялалцах биш багаараа тоглох хэрэгтэй. Багаараа оноо авах хэрэгтэй гэх. Мөнхчүүдэр юу гэдгийг уган баярыг байхад ч юм уу нэг 10 оноотой 6 самбартай ч юм уу юм байдаг байсан. Одоо бол илүү оноон дээр ороод ирлээ тий. Ганцхан энэ 3 тоглогч гэлтгүү инх төр одоо юу гэдгийг инх тэмүүлэн за нэмээд драфтын номер 1 сонголт инх амар гэд бүх тоглогчд тэгэхээр нь эрвийхээрээ чаддаг зүйлээ гаргах хэрэгтэй байна. За дараагийн тоглолт. Дараагийн тоглолт бол BCH Knights SJ Abs багийн тоглолтууд бидэнд харагдаж байна. Бас л хайлайт дүүрэн ийм тоглолт. За энэ тоглолт бол бүр үнэхээр гайхалтай. Яагаад тэр чөлөөт шидэлтүүд огт ордгүй юм гэмээр те бүр. BCH Knights багийн хувьд хизээж алддаггүй сугар очир хүртэл чөлөөт шидэлтэй 2 удаа алдчих байх юм. Өмнөх тоглолтын дээр нь Эбс чөлөөт шидэлтэй алдаад байснаа энэ дээр болохоор шал өөр болоод ороод ирсэн тий. Эбс шидэлтүүд те 3 хоногийн шидэлтүүд бүр амар болсон. Дээрээс нь Warnix харуул үнэхээр зовоосон. Тэстэ одоо нөгөө үнэхээр хараа зүүдэлж хонсон байгаа гэдэг шиг. Тандрын тоглогч Oklahoma City тандрын тоглогч нарыг нөгөө нохоо шиг хамгаалдаг гэж ярьдаг байхгүй. Тэр шиг хэвээр саруул үнэхээр Warny толгойн өвчин болтлоо энэ тоглолтын дээр Warny тэгжэл гоё хамгаалж чадсан. Тийм ганц харуулж гэлтгүй ер нь яг ингээд Knights-ийн тоглогчдын бие өгүүлэмжийг харахад бүгд маш их ядарсан байсан. Ялангуяа 4-р үе рүү орж ирэхдээ бүгд өвдгөө тулсан тий. Нэлээд ийм хялаасан байдалтай. Ялангуяа энэ Толборт Warren хоёрыг хэлэх ёстой болов гэж бодож чинь. Тэгээд сэлгээнээс тусламж BCH Knights-д яхаарахгүй хэрэгтэй байна. Чин худаг, эргээд мөнхтөр, ган эрдэн. За тэгээд одоо маш олон тоглогчд байгаа шүү дээ сэлгээнд нь залуу тоглогчд. Тэгээд их цөөхөн тоглогчийг л ашиглаж тоглоод байна л да. Одоо орвол. Энэ тоглолтын статистикийн хурдаа хармаар санагдаж байна. Ишибаши биднэрт сая шидэлтүүд нь хараглаа. Тэгээ яагаад бүхэл бүтэн дүлгэн мөрнөөр сольж авчаад бага ашиглаад байна гэж бодож ирсэн. Харин сүүлийн үеийн тоглолтод Ишибаши ороод ирлээ. Тэгээ ер нь Монголын лигт ирсэн бас шилдэг шидэгч нарын нэг л гэж бодоод байгаа Ишибашиг. Тэр сүүлийн шидэлт унтсан бол тэгээ нэмэлт цаг гарсан шүү дээ. Дүлгэн бол болж өгөөгүй те. Хийдийн үедээ их алдсан. Тэгээ сүүлд л нэг 6 хоног. Тэгээ ер нь бол 3 дугаар үе хүртэл 2 хоногтой. Тэгээ алдааны асуудалд ерөөсөө эрт орсон. Маш эрт 3 алдаатай болоод тэгээ тэр нь ч гэсэн ер нь тоглолтын нэлээд унтраацсан болов уу гэж ингэж харсан. Тэгээд эсэргээрээ юу гэдгийг Jordan Harris, Мөнхбаяр, Тулуй, Үлзий Орш, Эрдэнэ гэдэг ерөөсөө энэ багаас ярих тоглогч маш олон болчихлоо. Тийм ч учраас All Star-т олол орж иг. Гэдг нь ч ойлгомжтой болсон шүү. Тэгээс хамгийн тэр төгсгөл хэсэгт бас Warren шидлээ. Юм Ишибаши шидлээ. Ишибаши шидсэн тий.
За үзүүлэлтийг бидэнд харуулж байна те 31 шидэлтээс 8. Яа чөлөө шидэлт 22-оос 9. Суурч. Айл тал нь л Хоёулаа бас таар үйсэн байна тий. Энэ ордны уурын амьсгалын нөлөө их байсан баха бүр пик 4 үзэлттэй энэ 7 хоногийн тоглолт байсан баг шүү юм. Гэтэ ер нь 4-ийн 4 үед 40 минутын турш 61 68 гэдэг бол маш бага оноо болчих ш тий. Тэгэхээр хоорондоо бүр маш гайхалтай хамгаалалтуудыг сайн хийж өгсөн байна л гэж бас харж байна л да. Тэгээд гэхдээ гол нь SJPS 37 минут тоглолтыг тэргүүлсэн. Тэгээд урд нь бол ерөөсө хожиж исэн тоглолтуудаа алдаад идэг байсан тий. Ийм баг юм төгсгөл хийж зарим тоглолтууд тарах байждаг байсан шүү дээ. Илүү тийм шин дасгалжуулагчтай бас л Тбилисиг яри. Тийм тогтмол тоглолт бас үзүүлж эхэлж гин гэж харж байна. Та тэр нэг статистик харсан уу? Knights EPS эсрэг 12 тоглолтод ганц хойцсон гэсэн үү? Тийм шүү дээ. Тийм нэг статистик байсан. Тэр үнэн шүү. Ер нь. Тэр бол EPS Knights-ыг хожиж сурцсан. Тийм. За энд бид бүгдээд Эрдэнэ багад хэрэглэсэн тоглогчдоор харагдж байна. Тэгээ одоо ингээл EPS-ээс харъя л да хэдүүлээ. Маш олон нэрийг мэдчих болоод байгаа үстэй. Эрдэнэ Харис үлзээ орших тий. Уртулралтай ашиглах хүмүүс ихтэй байгаад байна тий. Тэгсэн чинь Knights-ийн хувьд нөгөө л нэг Warren, нөгөө л нэг Эрдэнэ цогт, нөгөө л нэг Jordan Tolbert, Ганбаатарч гэдэг юм уу ингээд суурайч цөөхөн тоглогчдоор 7-8 тоглогчдоор нүдэд идэг. EPS бол бүрэлдэхүүнээ баг тэр rookie тоглогч маргадаас бусдыг ашиглаж байгаа хаа. Энэ тоглолт дээр бол бүгд маш чигэд байсан. Мөнхөр ч гэсэн маш сайн шийдэлтүүдийг хийсэн гэдэг ч юм уу. Яг энэ үлрэл бол илүү онцлог нь надад бас Эрдэнэ санагдаад байгаа л та. Яг өмнөх үлрэлийн хувьд бол илүү имэйлттэй тий жоохон айсан, сандарсан гэдэг ч юм уу илүү бөмбөг алдалт өндөртэй байсан бол энэ үлрэл харахад бол маш өөртөө ихтэй. Тэр яг хуучин байсан яг тэр оюутны лиг тоглолт байсан Эрдэнэ гараад ирсэн юм шиг л харагдав. Мөнх төвшөө авахс ирсэн дээж холбоотой тий. Яг үнэ. Тий. Зоригтой бай, миний дөө гэж хэлдэг баг тий. Бас нэг EPS-ийн аюул бол ерөөсөө л одоо за энэ яагаад Эрдэнэ цогт байхгүй байгаа юм бэ? Статистикийн дараа ярилцъя. Тийм. Суур очоор. Тэрийг бас асуу. Эрдэнэ цогт бас оноо нь бас буурал тий. Одоо 13 оноо дунжилж шít. Нөгөө улирлын MVP гэдэг тий ард түмний үсэд гэдэг юм чинь ер нь яг гоо Эрдэнэ цогт ч өөрөө тэгсэн л дээ. Ер нь бол багийнхаа зөвхөн хожлын төлөө тоглоно гэж тий. Гэхдээ бас оноо авч иж хожих юм шүү. Одоогийн байдлаар бол өөрөө бас багийн тоглолтыг гэж хэлэхээр яг нөгөө хулангийн илтгэр Warren чинь яг бөмбөө Эрдэнэ цогтын довтлогооных нь минутаас булаач л тоо. гэдэг юм шиг санагдах юм. Инх Баясгалан ахын хэлжсэнийг үг амар сайн санаанд ороод байна. Монголд ирж байгаа легионер тоглогч нар дараагийн лигүүдэд очихдоо ямар статистик үзүүлэлттэй байх нь чухал байдаг. Учираас дараа нь олох мөнгөө бодсон. Учираас дасгалжуулагчийн одоо нөгөө хуваарлаад байгаа хүсээд байгаа тоглолтоос илүү хувийнхаа тоглолтыг гаргах гэдэг чиг хандлага хамгийн том аюул санагддаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд Warren-ыг бол яг улирлын хэд маш дэг өргөлжсэн ч гэсэндээ одоогоор ажиглагдчихж байгаа юм ялцчихвал бөмбөө хитрхийн ухаад байна. Тэрийг л нэвтрүүлгийн ихний хэсэгт ирсэн тий. Warren ягаад бөмбөө илүү ухаад байна гэдгийг тий. За мэдээж эмэгтэй тоглолтоос ярихгүй болохгүй. Бидэнд эмэгтэй тоглолтын bracket харагдан. За Улаанбаатар Amazons баг маань бол финалд шалгарсан байгаа. 4-ийн дагав. 4-ийн ойлгомжтойгоор 4-0 гэж хэлжээс яг л 4-0-оор хожлоо. За эсвэргээрээ 10 болон Pirates-ыг бид нар яг бол гэсэн өчигдрийн тоглолтод 10 баг маань нэг хожил авснаар 3-1 харьцаатай боллоо. Тэгэхээр Улаанбаатар Amazons илүү амрах хугацаа гарч ирлээ гэж бас хэлж болно тийм ээ. Өчигдөр бол хожигдсан маш одоо босх байсан. Тэгээд 4-1 болох байсан. Тэгээд 3-1 ямартайс боолсон. Гэхдээ жоохон урд алдчихлаа. Жоохон хол алдчихлаа тий. Тэгээд 2-1 ч юм байсан бол бас өвн итгэл нэлийн төрөг байсан болов гэж бодож байна. 3-1 гэж бас одоо хэцүү дээ. Би бол бишэлт металлаас хойш итгэлтэй байдаг болчихсон. Яагаад болохгүй гэж. Ялангуяа энэ дөрөв дэх тоглолтын дээр юу харсан гэхээр шинэ авчирсан төвийн тоглогч Bright-ийн хувьд яг л нэг плей-офф уур амьсгалыг мэдрээд эхлэв гэж харсан. Тэрс хүчтэй тэмцэлдэх юм байна, контакт ихтэй тоглох юм байна, юунаас ч имэх хэсэг юм байна. Тэгээд эргээд нөгөө нэг бидний аюултай шидэгч, аюултай тоглогч гэж яриад байдаг тунгалагч ерөөсөө улиралд байгаагүй мэдрэмжээ өчигдрийн тоглолтоор олж аваад хэрвээ энэ тоглолт тунгалагын яг тэр шидэлтүүд унаад тунгалагын тоглолтууд ороод ирэх юм бол 94-3 байж болохоо шүү. Бас тийм ээ статистик рекорд чинь ер нь нэмэгдэх гэж л байдаг шүү дээ. Тэрнээс
Энэ статик хинч гүйцэхгүй гэдэг юм бол байхгүй шүү дээ. Тэр хизээ нэг цагт ингэдэх нь ойлгомжтой. Тэр нь арт байх үгүй юу те. Тэг би нэг тэрслүү баймар санагдаад идэв юм шүү. 4-3 10 цаашаа гараад. Яг байж болохгүй гэж те. Дэлхийд 3 дахь тохиолдол болно шүү дээ энэ чинь. Хэрвээ 10 тохиож байгаа юм бол. Монголд 2 нь те аим. Монголоос илүү Монгол. Тэгээд why not? Тэг ягаад Тэмэт ер нь яагаад болохгүй ер нь тэгээд. За нөгөө тал дээр намаас өрсөлдөөний юугаа алдчихгүй л гэж бодож чинь. Лигийн үснэ гэдэг. Эндээс их олон зүйлийг ярина. 15-5. За өнөөдөр плей-офф эхлэх юм бол Дархан United Knights-тай даарах юм байна. Хасын үлгүүд Сэлэнг Бодонс, SJPs, Хов Чонхрууд, Miners Завхан. За ерөөсөө эндээс нэг л зүйлийг харъя. Mongolian Special Metal гэсэн багуудад боломж байгаа юу? За Special Metal бол боломж байгаа. Боломж байгаа. Mongolians бол арай хол тасарсан юм шиг санагдахгүй л байна уу? Надад бол харин Mongolian-ст боломж байгаа. Одоо нэг 7-8 тоглолт л үлдсэн шүү дээ. Ер нь бол 9-т орчод л Mongolian-с бол одоо бол эхний жилдээ орж ирсэн баг 9-т ороход лигтээ үлдэх нь бол эхний зорилго. Бид нар нэг юм бодох хэрэгтэй байхгүй юу? Mongolian-с үлдсэн 8 тоглолтод 8 бол ингэ хожиж зөө. За. Тэгэхэд дээр байгаа багууд нь 8 бол нь хожигдно. Металлон. Одоо юу гэдгийг Сэлэнг Бодонс, Хов Чонхрууд, Завхан Brothers. Дээшээ би бол яг 9-р өрөөг л хараад байна л да. Play нэг үү? Тий. Энэ бүр түүнээр бол play-ийн тэгэл хөгжлийн лиг юм байна. Тэгвэл наад хоёр чалленж боломжтой шүү дээ. Монголиас одоо металлик тэр 3 дахь тоглолтын дээр хоож л та. Тэгэл 5-6 шүү дээ. Сэлэнг Бодонс ч play-ин хийж магадгүй болчиход шүү дээ одоо. Тэнгүүд метал нэг хожоол бас Дархан United руу тий. Тэгэхээр өснөгтийн 5-аас доош бол шүү дээ юм болгон боломж нь. За бидний эх 7 хоногийн хуваар харагдж байна. За эх 7 хоногийн хувааруудаас онцлог тоглолтууд бол юу харагдж байна? Надад бол ерөөс Сэлэнг Бодонс хасын үлгүүд л харагдаж байна. Надад бол BCH Knights Хов Чонхрууд бас харагдж байна. Энэ хоёр бас хэрхэн үзэх нь сонирхолтой санагдж байна. Scrap хүлгүүдийн эсрэг тоглох уу гэдгийг бас сонирхоод байна тий. За тэгээд өнгөрсөн жилийн аваргууд энэ жилийн дэвшиж гарч ирсэн багийн плей-оффд орох хүсэл мөрөөдлийг тэр Мегмар гарагийн 18 цаг 10 минутаас ер нь авч үлдэх үү эсвэл аваад залцах уу гэдгийг бас харах нь байна. Энэ тоглолтын хожигч бол Mongolians бүр хэцүү болов шүү. Нэм гарагт бол 3 эрэгтэй тоглолт байгаа тийм ээ. Одоо ер нь плей-оффын тоглолтууд шуфтарч эмэгтэй ер нь плей-оффын тоглолтууд шуфтар финалд өгч байгаа учраас эрэгтэй 3 тоглолтууд их олон байх болов уу гэж. За тэгээд маргааш бид бүгдийн хүсэн хүлээсэн сагсан мөнгө их баяр цэнгэлийн наадам маань болох нэ. Тэгээ манай телевизийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ 2 өдөр MRN дээр ажиллана. Тэгээ манай шууд амжилтуудтай бас хамт байгаарай. Тэгээ лигийн зүгээс ч гэсэндээ гой surpriseтай айгүй олон биелгүүдтэй маш сонирхолтой бүх оддын тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байл шүү. За өнөөдрийн онцлог мэдээллүүд маш гайхалтай бас гал гарсан яриануд өрнөлөө бас цаашаа юу болохыг бид нар бас мэдгүй байна. Эх 7 хоногт илүү сонирхолтой мэдээллүүдээр уулзана гэдэгт итгэлтэй байна. Бас өнөөдөр ирж ярилцсан өргөлдөөс маш их баярлалаа. Инхоттой баярлалаа. Холондоо баярлалаа. Баярлалаа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийг манай хүртэл үзсэн үзэгчдээ бас маш их баярлалаа. Эх 7 хоногийнхоо дугааруудаар эргээд болцгаая.